За бохир усны туулны коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна. Туулны коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ техникийн шугам бөгөөд за одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээмаа. Тус коллектор нь гачуурдах хужир болон улаастай налаах, амгалан шар хад, дамп даржаа, долоон бодол, баян хушуу толгойд Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа налаахын өмнөдийн төвийн болон 23 дугаар коллектороор дамжуулан төв зөвлөх байгууламжид хүрэхээр төлөвлөгдсөн байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ёстой хамгийн чухал инженерийн байгууламж байгаамаа. За туулны коллекторын өөрөх нь үндсэн одоо зорилго бол Улаанбаатар хотыг зүүнээс баруун тийш чиглэн одоо барилгажих барилга байгууламжуудын ариутгах татваргын одоо бохирын гол шугам гэж тооцогдож байгаа магистрат шугам байгаа. За энэ жил Улаанбаатар хот барилга хот байгуулалтын яамн дээр хийгдсэн 18 жил ингээд дуустдаггүй нэг ажлыг дуусгая бид нар өөрсдөө хий гэдэг юм зориг гаргаад шийдвэр гаргаад мөнгөө босгоод технологио судлаад 6 шинжилээд энэ туулны коллекторыг ингээд эхлүүлээ явж байна. Газрын гүн хүлдэлтөөсөө болоод техник технологи бол одоо газрын гүн хүлдэлтийг бол сэтэлж чадахгүй тохиолдолд бол бид бүхэн зогсно. За энэ жил бол бид бүхэн нэг 2 км явуулаа зогсъё гэж бодож байна. Яагаад энэ дээр 2 км явуулаа зогсъё гэж бодож байна гэдэг тэгэхээр нэлээд одоо газар маань доошоо хүлдэж байна. Нэг одоогийн байдлаар 80-аас 1 метрийн одоо хавьд одоо хүлдэж ирж байна. За тийм байгаа болохоор бид бүхэн эхний ээлжинд бол зогсъё. За тэгээ хавар бол эхлэе. За энэ зогссон хугацаанд бид бүхэн бараа материалаа бол хангалттай болоод татаад авчия гэж бодож байна. Ийм л ажлуудыг одоо бид бүхэн одоо хийгээ явж байна. Нүүлгэж шилжүүлэх